За сайн сургуулиудаа та өнөөдрийн мэндийг айлтгая. За багшиг нь мөнх хоёр гэдэг 4-р сургууль математикийн багш. За өнөөдрийн марга хичээлийн сэдэв маань геометр байгуулалт. За бүгдээрээ хичээлээ гаргачих хэрэгцээ. За геометр байгуулалт гэдэг юу вэ гэхээр бидэрт хортог шугам ашиглаж альва дүрс буюу дүрсийг сурах хэрэгтэй. За тэгэхээр бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээр энэ шугам. За энэ шугам ямар зорилттой вэ гэхээр хоёр цэгийн хооронд нь холбож хэрчим буюу шулуун татах зорилттой. Энэ хортог. За энэ хортог нь нэг цэгээс ижил зайд орших цэгүүд буюу тойргийг сурах хэрэгсэл. За тэгэхээр бидний хэрэглэгдэхүүн маань хэрэглэгдэхүүн за нэгдүгээр нь шугам. Хоёрдугаар нь за бүгдээ эдгээрийг ашиглаад өнөөдөр геометри ямар байгуулалтуудыг хийж болдгоо гэсэн ихний анхан шатны мэдлэгтэй болох ёстой. За бүгдээ эхлээд бодлоо нэг. Нэгдүгээр бодлоо. Гурвалжны метан байна. Тэгэхээр гурвалжны метан гэж юу вэ? Тэгэхээр гурвалжны оройг эсрэг талын дундчтай холбосог хэрчмийг гурвалжны метан гэж нэрлэнэ. За тэгэхээр одоо бид гурвалжны метаныг байгуулахын тулд бидний гол зорилго маань хэрчмийн дундчийг болох. Хэрчмийн дундчийг болох. За хэрчмийн дундчийг одоо яаж олох вэ гэдэг дээр одоо бүгдээрээ геометри байгуулалтаа хийцгээе. За одоо бүгдээрээ тавхан одоо ямар нэгэн AB гэсэн хэрчим зурцгаая. AB. За тэгэхээр одоо яах вэ гэхээр энэ даацэг. За энэ бицэг. За энэ хоёр AB хоёр зэрэг маань болохоор хэрчмийн төгсгөлүүд мэдлэл төгсгөлүүд юу ерөнхийдөө төгсгөлүүд гэж ярьж байна. За хэрчмээ зурцсан. Сошиалдэр хэрчмээ зурцсан юм чи одоо хэрчмийн төгсгөлүүд дээр төвтэй яг ижил арадуустай тойргуудыг байгуулсан. Ижил арадуустай өөрөөр хэлбэл хоорондоо ихтэй огтсон тойрог шүү. Ижил арадуустай тойргуудыг байгуулсан. За зэгтэй төвтэй тойрог. За бид нар гортгийн хөдлийг хөдлөхгүйгээр B зэгтэй төвтэй тойрог зурх. За одоо бүгдээрээ энэ тойргуудын огтцсон цэгүүдийг тэмдэглэе. За энийг бүгдээрээ E цэг чи үүнийг за ямар нэгэн F цэг гэдэг тэмдэглэж. За бүгдээрээ одоо A, E, B, X дөрвөн цэгүүдийн хооронд экстрал холбоё. За ингээд А-ыг холбочлоо. За одоо дараа нь B-ийг холбослоо. За дараа нь B-ийг холбоё.
За эндээс юу гарч ирсэн бэ гэхээр энэ хоёр тойрог ижил араа дуустай учраас эдгээр бүгдээ тэнцүү. Яагаад гэвэл бүгдээ энэ чинь тойргийн араа тосод. За тэгэхээр эндээс юу гэж гарч байна гэхээр B, F дөрвөн өнцөгт оромбын одоо AB диагонал F-ийн диагонал. Оромбын диагоналууд харилцсан перпендикуляр буюу хагслан хуваагддаг. За бүгдээрээ F-ийг оромбон боловч. За оромбын диагоналууд нь харилцсан перпендикуляр буюу хагслан хуваагдана. Тэгэхээр энэ огтлцлын диагоналууд огтлцлын цэгийг нь бүгдээрээ n гэж тэмдэглэж юм бол бидэрт одоо юу гарч байна гэхээр эндээс одоо B хоёр тэнцүү. Өөрөөр хэлбэл n цэг нь AB хэрчмийн дундаж цэг юм гэж гарч байна. За тэгэхээр бид энэ байгуулалт маань хоёр цэгийн хоорондох дундад цэг буюу хэрчмийн дундад цэгийг нь олж байгаа геометр байгуулалт юм байна. За үүнтэй одоо дараагийн хоёрдугаар бодлого. Бодлого 2. Бодлого 2. Хоёрдугаар бодлого. Акшн дээр бодлого үйлбэрийг бичиж. Шулуун түүний гадна орчих цэгийг дагуулсан. Тэр шулуунд перпендикуляр шулуун байна. Шулуун түүний гадна орчих цэгийг дагуулсан. Тэр шулуун перпендикуляр шулуун. За үүгээр нэг шулуун. Шулуунаа бид бүгдээр хамаагүй шулуун байна. Шулуун за түүний гадна орчих ямар нэгэн цэг байна. За тэгвэл энэ шулууныг перпендикуляр дайрсан энэ шулуунаа перпендикуляр шулууныг яаж байгуулах вэ гэж. За бүгдээрээ байгуулт маань А цэг төвтэй ямар нэгэн зүгээр дурын араа тусгал тойрогддог. Энэ тойрог шулуунтайгаа болно хэцүү байх хэрэгтэй тийм ээ. Бидний гол зорилго нь шулууныг нь огцон цэг хэрэгтэй учраас нэг тойрог гүйцээ зүг шаардлагагүй. За одоо шулуунтай огцсон цэгүүдээ тэмдэглэж. За энийг адилхан за одоо бүгдээр F-ийн холбоо.
За бидний тооны AF тэнцвэр. AF тэнцвэр. Учир нь хоёулаа хараад бас. Тэгвэл AF оруулчин адилхажууд. За тэгвэл адилхажууд гурвалжин юм чи мэдээж адилхажууд гурвалжины өндөр улаан бисектрисүүд давхцчих хэвээр. Тэгэхээр одоо яах ёстой вэ гэхээр бүгдээрээ яг түрүүний энэ байгууллагаараа одоо EF хэрчмийн дунджийг нь олох хэрэгтэй. За түрүүний одоо яг байгууллагаа одоо хийх. За одоо яах ёстой вэ? Цаг дээр төвтэй бид тойрог татсан байсан надад яг иждэг шүү дээ. Цэгүүд нь тэмдэглэгээл онд болохоос Е-цэгтэй төвтэй тойрог, F-цэгтэй төвтэй тойргуудыг А-г даруулаад зурчих. Ингээд энэ тойрогтой F-цэгтэй төвтэй F-цэгтэй ингээд одоо бидний тойргууд маань энэ хоёр цэгийг дайруулаад шулуунаар холбочих. За тэгвэл одоо бидний нөгөө бодлого нэг маань хоёр манаас гэхээр шулуун түүний гадна орших цэгийг дайруулан уг шулуун перпендикуляр шулуун байгуулсан. Тэгэхээр одоо энэ чинь шулуун маань тэр уг шулуунаа перпендикуляр болж байна гэж. За бидний одоо энэ хичээлийн даалгавар маань бодлоготой гурвалжины медалийг байгуулсан. Бид нар медалийг байгуулад гурвалжины дундаж олцсон. Дундад цэгийг нь олцсон. Хичмийнхээ дундажийг. За тэгвэл бидний даалгавар маань за энэ ч одоо бие даах даалгавар маань даалгавар маань яасан бэ гэхээр нэгдүгээр бодлогыг өргөжлөө биш үү? За медаль байгуул. Хоёрдугаар бодлого нь бид нар сая энэ хоёрдугаар бодлогон дээр ийм гурвалжин шулуун түүний гадна орших цэгийг дайруулаад перпендикуляр шулуун татсан. Тийм учраас би гурвалжины хичээ. За өндөр байгуул. За бүгд гэрийн даалгавар тийм бодлогуудыг бодцоогоорой.